Кино үзэл. Кино үзэл. Кино үзэл. Киного үзээд Токиогийн Олимп үзээрэй. Олимптэй кино. Баро. сайн өдрөмөндөө. Сайн байгаа та гурав. Ахын нэг тоглолтны орон энэ хаастраа гэдэг нэг газар байна. Тийм үү. Би харин таныг нэг очиж аваад нэг яа тийм үү нөгөө өмнө чинь та намайг Зайсан дөргөл өнгөрөөд хаастраа гэдэг газар байгаа шүү. Тий мэдэн. Би дүүд одоо яваад очие дөхөө. Окей, За. За юу юм бэ? За танай ажилласан уу? Дажгүй. Эцэн тавлгаа. За юу гэдэг. Дэжээс Одоо яах вэ? Шинжилт эхлэхээр чинь манай хамтлагч чинь шинжилтээр хамгийн их электричтэй хамтлаг болчихсон шүү дээ. Тийм баг. Энэ бол тий. Харангийн Чука ямар сандаа үгүй энэ Шараарэг гэдэг балаа нэртэй хамтлаг гарсан. Хамаг халтуур түүгээ дууслаа гэдэг. Энэ гоо шиг юм ярьсан байгаа шүү дээ. За 12 саруудыг урлагийнхны хувьд угаасаа хамгийн завгүйс сар шүү дээ. За тэр тэнийг нэг аваад нэг хүргээд өчгөж бодоод шүү. Өмнө чинь та намайг нэг аваад хүргэж өгөөд хоёулаа чинь гоё мэрэлцээд явсан. Дараа нь тэгвэл ахыгаа юу хаамууд руу хүргэж өччих. За дараагийн тоглолт тэнд байгаа. за. Манайхан тийшээгээ явцсан баг. За тэр ажил төрөөсөн. Гайгүй хөлөн мөхтөө нэг холбогдоод ээлж төлөөлөгч болоод байсан. Тий ахын сая нөгөө Минмар гэдэг улс руу явчаад ирсэн. За. За явсан шалтгаан хоёр шалтгаан байна. Аха. Нэг нь би Азийн 56 7 орноос явж үзээгүй 3 орн байна. За. Тэрний нэг нь Минмар байсан. Оо тийм үү. Тэгээ явж үзээгүй учраас нэгж явлаа. Хоёрд саяхан нөгөө хөлбөмбөгийн холбооноос намаагч нөгөө амбассадор гэдэг цол хэрэмгээр шагнаад. Тэгсэн. Тэрний хүрээнд бас яг Минмарт тэр үед манай үндэсний шигшээ тоглож таарж байгаа. Тэрийг үзэхээр бас ингээд давхар яваад контакт тогтоохоор ингээд яваад ирлээ. Тэр юу мань яасан? Айгуу дажгүй явсан. Азтан ямар хүмүүс юм бэ? Азтан ах нь шууд нэвтрүүлгээр шалгаруулсан. За. Тэгээд манайхан ингэдэг юм байна. Ерөнхийдөө одоо энэ яг техник технологи хөгжчөөд энэ суглаанууд ч ерөнхийдөө энэ програмаар random гэдэг нэг програмаар ингэж шалгаруулад идэг юм байна. Тэрэнд нь харамсалтай манай монголчууд итгэдэг юм байна. Энэ програм гэхэд ард нэг баталгаатай манай хардамтгай болсон учраас баталгаатай ард нэг нөхөр яатсан байгаа гэдэг. Тэгээд тэр чинь ганц лада биш шүү дээ. Маш олон шагналууд байсан шүү дээ. Компьютер байсан, PlayStation байсан, зургийн аппарат байсан, юу ч үлээ. Маш олон юм байсан. Тэднийгээ шагнаж хагаад тэгээ яг хамгийн сүүлчийн одоо мөчөд супер азтнаа шагналуулсан чинь хин өдсөн гэж 5 настай жоохон одоо манай хүү бас яг тийм байхгүй. Манай нэг телевиз бүгдээр нууц кодтой шүү дээ. Тэр чинь одоо манай хүү чинь бас 5 настай мэддэг болсон. Өөрөө тэр чинь асгаад өөрөө YouTube руу ороод өөрөө бүх кино мэнийгаа үзчихнэ. Тэгсэн чинь тэр охин бас аав ээжээгээ байхгүй хооронд нууцаар телевизээр асаагаад нөгөө нэг амттай кино чинь ямар пэц үлээ. Secret Life of Pets тий. Тэрийг үзээд тэгээ тэр тохирлон таарсан байгаа. Тэгсэн аав нь хөөрхөн ярьж байгаа маа тэр чинь ирээд надад би надад шалруулаад гардуулж байгаа шүү дээ. Тэгсэн чинь яг өдөр нь ажил дээр очиод урд өдрийнх нэг жоохон ажил нь бүтээгүй ч юм уу хурал дээр очиод захиралдаа загнуулсан байгаа хөргөн. Яг захиралдаа загнуулж явах үед нь Unitel-ээс уццсан байгаа. За таны энэ дугаар ингээд тохирчлоо гэдэг. Тэгээ юусоо өмнөшөөгүй захирал махалтаа загнуулсан. Тэгээд гоо эн чи юу үлээгээд эхнэр дуугаа ярьсан байгаа. Эхнэр нь чаавал жирэмсэн. Ганцхан охинтой одоо тэр дүүгээ хүлээж байгаа. Одоо бол баг төрсөн баг. Чи баг төрөх гэжсэн. Тэгээд тэр охин аав ээжтэй дөнгөж төрөх гэж байгаа. Одоо дүүн төрсөн баг гэж бодож байна. Төрсөн дүүдээ 50 сая төгрөгийн Lada Vesta гэж машин хожиж өгч шин. Тэгээд хөөрхөн тэд нар юутэйгээ ирсэн. Прүстэй ирсэн. Тэгээд тэ бөөн баяр болоод Прүс хоёр нь хоёул дүүдээ бэлгэлнэ гэдэг. Тэгээд айгүй эзнээ олно гэдэг нь ёстой нөгөө нүдээ олно, эзнээ олно гэдэг юм чинь. Тийм биш. Тэгж болсон шүү нэрээ. Одоо тэгээд энэ Олимпио кино чинь супер шагнал нь Олимп явах юм шүү дээ. За одоо Lada авснаас ч илүү. Одоо яг бид хоёр шиг нөгөө спортын хүн, спортоор одоо тэрэн шиг яг би нэг жирээд нэхэр ах нь 2008 онд Бээжингийн Олимпийн нээлтээс нь хаалт хүртэл нь 18 хоног би Бээжинд байсан байхгүй. За манайхны нөгөө чиг шуугилдаг байлээ. Тэр араа би хацтай. Манайх чинь 4 медаль авсан. 4 медаль авсан юм байна те. Нөгөө пара олимпиадаар нийлээ 5 болчихж байгаа. Тэгэхэд би тэр медалуудын яг 3-ыг үзсэн шүү. 64 онд анх Токиод олимп авч ирсэн. Тэр олимпиад манай монголчууд хамгийн анх удаа
түүхэндээ анхудаа олимпиад оролцож исэн. 4 төрөлд орж исэн юм билээ. 21 тамирч орж исэн. Гэхдээ харамсалтай нь мэдээж анхудаа орж байгаа юм чинь нэг ч медаль аваагүй л дээ. Дараа нь 68 онд Мексикт бид нар ч анхныхаа медалийг авч ирлаа шүү дээ. Муян авраг маань. Хүрэл медаль. Тий, хүрэл медаль авч исэн. Тийм түүхтэй. Тийм учраас одоо хоёрдоо ингээд ер нь бол Азийн оронд хамгийн анхны олимп болсон улс бол Япон, тэр дундаа Токио. Одоо энэх нь бол Токиод болж байгаа 2 дахь олимп, Японд болж байгаа 4 дахь олимп. Японд өвлийн олимп 2 удаа Нагано, Осака болсон шүү дээ. Зохион байгуулалтыг янзтай хэлтэй японочууд бол одоо нэр монголчууд нэлээд явах байх гэж бодож байна. За тэгээд одоо энэ олимпиад кино супер азт нь одоо ийм гоё азтан болно. За нэг мэдээллийн чанартай юм хэлэхэд Токиочууд ер нь бол японочууд айгүй айхтар хүмүүс. Одоо энэ медаль биш үү? Нийтдээ 5000 медаль хийж байгаа. Одоо хүрэл мөнгө алдтай. Тэр нь яаж хийсэн гэхээр бүх гар утасны одоо зэсэн хаягдлууд, одоо төмрөн хаягдлуудыг улс даяараа цуглуулж хандивлаад тэгээд хэвгээр нь медаль цутгаад тэгээд тэрийг бүрж ингэж алт мөнгө хүрэл болгож ингэж хийсэн ийм медаль багхгүй. Энд чинь одоо нөгөө байгаль орчин дээлтэй ногоон одоо технологи одоо японч мундаг шүү дээ тий. Тэгээ энэ жилийн нөгөө олимп чинь биш 20 олимп чинь манайхаар анх удаага нөгөө багийн спорт болж байгаа шүү дээ. Тэр нь шиг гайхамшигтай юм байна. Манай эмэгтэй энэ жилийн олимпийн нэг онцлог нь 3 төрөл шинээр нэмэгдэж байгаа. Тэр 3 төрөл шинээр нэмэгдэж байгаа 3 төрлийн нэг нь 3-ыг үржих нь 3 сакс. Сая хэрвээ Японууд октоудаа оруулна гэсэн бол манай ирчүүд шууд орчих байсан. Гэхдээ мэдээж японочууд бол хөвгүүдэд оруулж тараа шүү дээ. Гэтэ тэр нь би бодлоо миний бодлоор зөв болсон байна. Манай хөвгүүд маань илүү шанстай, октоуд маань ингээд шууд орчиж байгаа нь. Яг үнэ. Надад айгу таалагдсан. Хоёлоо бол боломжгүй, хоёлоо бүлж. Тийм учраас одоо энэ гайхамшигтай тэмцээнийг тэр дундаа Монголынхаа багийн спортыг түүхэндээ анхудаа манай багийн спортоор тий. Өнөөдөр бидний баг байхад хөнгө хөгжим, хөлбөмбөг хоёр хизээч хөгжихгүй гэж ярьдаг байсан байхгүй юу? Хөлбөмбөг хөгжихгүй гэдэг Монгол багийн спорт хөгжихгүй гэдэг хэлсэнтэй ялгаагүй. Тэгэхэд энийг бол манай залуучууд эвдэж чадчих шүү дээ. Тэ үнэхээр тэгээд манай хөлбөмбөг ч гэсэн манайх одоо өмнөхөөс аягүй сайжраад дажгүй явж байгаа. 1-2 гоодууд дээр азгүй байдлаар шийдэгдсэн тоглолт байлаа шүү дээ. Бөмбөг бөөрийнхий одоо тэгэл яах төгчдөр гэтэл манай Арсенал тэгэл 2-1-д ожигдчихл явж шүү дээ зайлгүй. Арсенал явах. Тэгээд энэ чинь нэрээ өөр баахан билег байгаа. За iPhone 11 байгаа. PlayStation байгаа. Ноутбук байгаа. Зурагт нөгөө curve TV гэдэг үг хүргээд байгаа юм байна. Одоо манайхаар бөөрн гэдэг. Хагас бөөрн гэдэг. Тэр ч бас их хөрх юм байлээ. Яг том тим телевизч ингэ тавьчих бас дажгүй юм байлээ шүү дээ. Та нар өөр юм кино. Гэхдээ яг одоо би олимпик кинонуудаас нөгөө хөгжим дуртай хүний хувьд бол 2 кино үзсэн. За. Нэг нь Rocketman гэдэг Elton John ахихаа. Яа, тэр бол зөв. Бас л гоё. Энд яг нэг тийм жоохон зовлон байна. Нөгөө Bohemian Rhapsody гэдэг кино энэ хоёрын өмнө гарчхаар тэгээд бусд нь нөгөө хүлээхт нь энэ хоёрыг давж ижил хүмүүсийн нэг satisfaction бий болно шүү дээ. Тэгээд тэрэнд нь хүрэхгүй болохоор хүмүүс жоохон түүнээс бол үнэхээр гоё кино. Rocketman бол хийцнийх өрмөц. Аюу гоё хийцтэй. Тэгээд үнэхээр Elton John бол яг л ийм л залуу байсан баг гэж бодогдмоор. За дараагийн нэг одоо нэг Beatles-ийн fan club-ийн одоо тэргүүний багаас тухантай. Тийм үү? Тийм шүү дээ. Тэгээд гişүтэй танах. Манайх ч олон. Гэтэ дандаа одоо миний үеийн залуучууд Beatles мэдсэн юм биш үү? Яг тэрнтэй адилхан тэр кинонд тийм байгаа байхгүй юу? Тэгээд яг манай долгаах тэгээд ерөөсөө баяр маяр гэдэг маш бол бид нар яг нийлж байгаа нөгөө Beatles өшөө барьсан шүү дээ. За тэгээд тэр утгаараа тэр Yesterday гэдэг кино бол надад гоё таалагдсан. Тэр надад гоё тэр зохиол нь яг тэгж гоё сэтгэж те. Дэлхий ингээд нэг хитгэн хорон пүрх гэл унтраал буцаад асгахад 4 юм байхгүй болчих. Битс байхгүй болчих. Бүх хүмүүсийн ой санамжаас тэгээд одоо компьютер, Википедиа бүх юмд нэгч биелзийн тухай юу ч байхгүй болчих. Coca-Cola байхгүй болсон тий. Тэнгуудад тамхи байхгүй болчих. Хамгийн гоё юм тий. Хүмүүс ирж тамхи татдгүй юм шиг тий. Тамхи байхгүй дурч гайхсан. Тэгээд дөрөвдөгний үедээ бас нэг юм байхгүй болчих юм ба. Тэгээ яг тэр гэрэл тасрах үед нь манай он яг тэр мөчөд автобусанд мөргүүлж контушнд ороод тэгээ ганцаараа бусдыгаа мэддэг үлдчихэж байгаа.
Гэсэн ганцаараа биш ээ. Бас дараа нь хоёр Хоёр гарч ирдэг шүү дээ. Яа. Хоёр нэг нь орс хүн, нэг нь орс хүн байсан. Нэг нь англи. Кино зохиол тэр Малик гэдэг дүр шүү дээ. Тэр энтэг залуу тий. Тэгээ тэр залуу чи өөрөө бүх дуугаа дуулсан юм билээ шүү. Өөрөө бүх дуугаа дуулсан, өөрөө гитараа тоглосон, өөрөө төгөлдөр нэг ч тийм нэг replacement буюу орлон тоглогч ерөөсөө хэвлээгүй. Бүгдийг ингээд өөрөө гоё тоглож байгаа байхгүй. Тэгээ яг би нэг одоо нэг Beatles-ийг мэдгүй хүмүүсээр тэр киног үзэх юм бол Beatles гэдэг хамтлаг дэлхийн түүхэнд тий. Дэлхий гэдэг нэг нийгэм гэж харах юм бол ямар том байр суурь эзэлж ирсэн бэ гэдгийг ойлгохоор бүр тийм тэрийг аягүй гоё гаргаад байна. Тэр чинь нөгөө ганц хөгжим биш. Вьетнам мания гэдэг хөдөлгөөн бий болчих жоохгүй. Тэр чинь хөгжим яаж дэлхийг өөрчилж чадж байна, яаж тийм гоё инфлюенсер байж чадж байна гэдгийг том жишээ Beatles. Одоо тэгвэл хүн амтлаг болж байгаа байхгүй тий. За та тэгэхээр хөгжим ярьсан нэг гоё дуу дуул. The Let It Be дуусан чинь өөрхийн амьтад яадаг штэ. Нөгөөдөө нэг сонсож өгдөг. А тэрүүгээр хоёулаа өнөөдрийнхаа юу гинүү гэдэг. А юу гинүү гэдэг уцсан дугаараа дахиад дуулууллаа тий. When I find myself in times of trouble, Mother Mary comes to me to speak in words of wisdom. Let it be. And in my lonely darkness, she's standing right in front of me to speak in words of wisdom. Let it be. Кино үзэл, Киногоо үзээд Токиогийн Олимп үзээрэй. Олимптэй кино.